НТВ мэдээ 60 насны босгон дээр мөрөөдлөө биелүүлэхээр эсэлтийн шалгалт өгсөн Минь сайхныг онцолж байна. Түүний хүүхэд насны мөрөөдөл эмч болох байсан. Гэвч олон шалтгааны улмаас эмчийн мэргэжлэр сурч чадаагүй нь зарим тэрээр өдгөө 43 жилийн дараа сувилгын чөлөөллөөр сурахаар өвлийн эсэлтийн шалгалт өгöd байна. Минь сайхан 1982 онд нийслэлийн 57 дугаар сургуулийг төгсжээ. Эмч болохоор конкурс өгсөн ч тэнцээгүй тул Оросын албаны улсад өслөг эдлийн үйлдвэрлэлийн чиглэлээр сурсан байна. Ингээд сургуулаа төгсөж ирээд Монголд дөнгөж өвдөнийсэн өслөг эдлийн үйлдвэрт мэргэжлээрээ ажиллаж үйлдвэр хаалгаа барих хүртэл буюу 1996 он хүртэл ажиллажээ. Улмаар хуваараа хөдөлмөр эрхэлж байгаад 2010 оноос төмөр замын эмнэлэгт сувилагчийн тусалгаар ажиллаж 2022 онд тэтгэвртэй гарсан байна. Ингээд ач зээгээ харж сая л сурах нөхцөл нь бүрдснээр энэ жил эсэлтийн шалгалт өгчээ. Одоо тэгээд тэтгэврт гараад хүүх шүүхт харахгүй зөндөө их завтай болчлаа. Өөрийгөө жоохон завгүй байлгах гээд тэгээд нэг шийдээд дипломын 3 жилээр анагаахын дунд сурчээ даа гэж бодоод энэ жил эсэлтийн ерхий шалгалт өгсөн. Бидний хүүхэд байх үед өгчсэн үед шал өөр болсон байна. Бид нар чинь шалгалтаа өгвөл гараад ирэхэд ч юм уу ээж аав минь гадаа халуун савтаа цай хоол барьцсан хүлээгээ сууж идвэсэн. Одоо бол тийм байха байсан. Тэрээр хим, математик, монгол хэл, биологийн хичээлээр эсэлтийн шалгалт өгсөн. Эдгээрээс биологийн хичээлийн шалгалтанд өөртөө хамгийн ихтэй буюу өндөр оноо авсан байх магадaltaй хэмээсэн юм а. Минь сайхан эсэлтийн шалгалт өгөхөөр 2 сар гаруй хугацаанд бэлдсэн байна. Хүүхдүүд нь хамгийн их дэмжиж чадна гэх итгэл найдварыг өгчээ. Яг одоо л боломж нь тохирч энэ тэтгэврт суучлаа. Тэгээ одоо юу л хийхээр л биш ч өгнө л. Тэгэл ямар ч гэсэн шалгалт өгдөг. 3 жил хүүхдүүдтэй зэрэгцээд нь сайхан хөгжилтэй сураатах хэл гэж бодлоо. Бас чараа гайгүй байна л гэж бодоод чи өөрийгөө нэг жоохон залуу гэхин цааш ер нь л. Тэгэхээр би бас дахиад нэг хэсэг ажил мэл хийн л гэж бодож байгаа. Яг одоо сурсан юм чи үр дүнгээ үзэн шүү дээ. Одоо аль зэрэг хурд хүчтэй байна. Яаж ийн одоо тэгээд сурсан юм аль зэрэг өөртөө биелүүлж чадах нь уу? Ер нь тэгээд өөрийгөө жоохон сорж үзэж байгаа ажиллана. Түүнийг шалгалт өгөх үед хамт орсон хүүхдүүд эмээшгэн хүн шалгалт өгөх гэж байна хэмээн гайхан хүл авчээ. Мөн эмээ өвөдөө очиж хэлнэ гэсэн мөн л түнд урам өгсөн байна. Минь сайхан үеийнхэндээ хандан ингэж хэлсэн юм а. Бүгдээрээ өндөр настай болчлоо. Одоо илээ гэж санаа зовлтгүйгээр л гоё ирч хүчтэй цоглог байх юм бол тэгэд хүн өөрийгөө л юу яаж завгүй ойлгож цовоожуулахгүй бол бидний хинч өрөхгүй, бидний хинч сайн сайхан болгохгүй. Тэгэхээр ер нь өвдөхгүй байх хэрэгтэй юм байна. Хүүхдүүдтэй дараа болохгүй. Тэгээд болж байгаа бүх юм өөрөө зохицуулж байгаа цоглог байцгаая л гэж хэлээд.